Та бүхэн амар мэнд хүргэе. Нэг шиг жаргалын мөгчин гэдэг. Миний хувьд залуучууд бид улс төрд идэвхтэй оролцож, сонирхож, ойлгодог байх хэрэгтэй гэж боддог. Тийм ч учраас би хувийн хвшилт ажиллахын хажуугаар улс төрийн оролцоогоо хангаж Монгол Ардын намд илссэн. Одоо социал демократ Монголын залуучдын албаны удирдлагад орж ажиллахаар болсон байгаа. Сүүлийн өдрүүдэд энэ эрчим хүчний салбарт үүсэж байгаа асуудлууд бол иргэн бүрийн амьдралд шууд нөлөөлж эхэллээ. Бодтойгоор тэгэхээр иргэдийн хувьд тог тасрах, энэ халаалт доголдох гэдэг нь угаасаа төвчих асуудал огт биш. Эрчим хүч бол улс төржилт биш. Энэ бол үндэсний аюулгүй байдал. Тиймээс намын залуу шин даргатай болсон Монголын ууган намын залуу гишүүний хувьд улс төрийн шин соёл, хариуцлага нэгтгэх тогтолцоог бий болоосоо л гэж хүсэж байна. Өнгөрсөн хугацаанд гарсан энэ олон асуудлууд яг хэн хариуцлага хүлээх юм? Өмнөх засгийн газар тэр олон их найт төрийг зарцуулсан ирнэ. Өнөөдөр нэгч шинэ станцгүй адилхан асуудлуудын хаал өмнө сууж байгаа. Хариуцсан салбарын сайд нь уушлтгуулсан бол одоо гайгүй болно гэдэг өнгөрөх нь ерөн зөв юм уу те? Эрчим хүчний салбарын богино дунд урт хугацааны бодлого шийдвэр нь яг юу байсан? 2022 оноос хойш салбарын сайд энэ хугацаанд ажиллаа хийж чадсныг бол үнэхээр чадаагүй. Энэ чадахгүй байгаа хүмүүсийг энэ салбарын өөр салбарын сайдаар томилдог, эсвэл элчин сайдаар явуулдаг тогтолцоош харин шууд сольж хатуу арга хэмжээ тооцдог энэ зарчмыг л бид хүсэж байгаа. Тиймээс намын удирдлагууд хандан чадахгүй байгаа, ашиг хонжоо хайсан, хариуцлагаас зугцсан хүмүүс хатуу хариуцлага тооцдог болохыг шаардж байна. Энэ ч цаашдаа энэ намын хатуу зарчим болж тогтоосоо энэ намын энэ үеийн түүхийн цоошин хуудас нэгдээсэй л гэж хүсэж байна. Энэ бичлэгийн гол зорилго нь Монгол Ардын намд нэг дарга болсон ажиллаж чадахгүй байсан ч ингээл байн улиран томилогддог биш. Энэ тогтолцоог эсэргүүцэж байна. Хариуцлагаас мултардаг, цагийн айсаар мартагдуулдаг энэ байдлыг намын залуу гишүүний хувьд би тууштай эсэргүүцэх бол. Энтэй эвдрэх залуучч ер нь цаашдаа байхгүй байна. Иймд энэхүү байр суурийг илэрхийлээд зохих төвшөнд нь Чойж сүрэн сайдад хариуцлага тооцоолохыг хүссэн албан бичгээ хөрвүүлэхээр болсноо мэдэгдэж байна. Энэ санал санаачлахын намын болон намын бос энэ нийгмийн өөрчлөлийг хүсдэг хүмүүр дэмжин нэгтгэх найдаж. Баярлалаа.